Сайн бацгаана уу? Өнөөдөр Haikyuu анимны эхний улирлын part 2 буюу сүүлийн хэсгийг оруулж байна. Энэхүү аним маань 2014-өөс 20 оны хооронд нийт 4 бүлэг 85 анги гарсан ба бүх бүлгийг нь оруулах болохоор лайк, subscribe-а дараад хонхоо хасаагаа түлээж байгаарай. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Токанами ахлах сургуулийнхын интер хаяын урьдчилсан шатны хуваар гарсан гэд харцгаана. Эхний тоглолт нь Карасунотод харсан байв. Тэдний нэг нь бүхсэн аваргууд, үл нисэх хэрээнүүд гэдэг өмнө нь хүчтэй баг байсан ч сүүлийн үед сайнгүй байгаа гэж сонссон гэхэд тэгвэл эхний тоглолтоо ялах юм биш үү гэж баярлцгаана. Харин нөгөө талд энэ жилийн ахлах сургуулийн сурагчдаас хамгийн их анхаарал татаж байгаа 3 хүүхэд дунд Ширатори Завагийн Ушивака орсон байгаа талаар ярьж байв. Энд чинь Кагаямагийн орж чадаагүй сургууль мөн үү гэхэд Кагаяма дуугүй бай гэд урлал. Ушивака гэж хэн болохыг асуухад Можи хамгийн шилдэг эйс болох Ушижима Вакатоши гэв. Окейч ганц Ширатори Зава амир нь биш. Энэ жил хүчтэй өрсөлдөгчд их байна. Хамгаалалт болон багийн ажиллагаандаа сайн өмнөд Бакутаны бас Төмөр хан гэж дууддаг Датеко энэ жилийн 3 сард Можийн тэмцээнд 2-0-оор ялагдсан биз дээ гэхэд Сугаварагийн хэлж байсан тоглолт нь Датекотой хийсэн тоглолт байв. Бас Ойкавагаар ахлуулсан Аобожосай эднийх өнгөрсөн жил шилдэг дөрөвт багтсан. Тэгээд ахлах сургуулийн супер эйс Ушижима Вакатошигоор ахлуулсан авраг баг Ширатори Зава. Минийхэр бол эднэр өнгөрсөн жилийн хамгийн чанга дөрвөн баг. Дээшэл хараад байвал доороосоо идүүлнэ. Бүгд л ялах гэж ирж байгаа. Тэгээд тэдний хинээрч үл нисэх хэрэг гэж дуудуулахгүй шүү гэв. Гинэтл гаднаас багш хурал жоохон утчихлаа гэд урталсан шатны хуваар барьчихсан орж ирнэ. Эхний тоглолтоор ялвал Датекотой таарч түүний дараа Сейжо тэдний ялсан багийг нь хүлээж байв. Манай хоёрч Датеко болон Сейжо гэж баярлана. Манай хэд бэлтгэлээ хийсээр бэлтгэл тарсны дараа Ямагучи өмнө нь тоглож байсан зэрэгэлдэх багийн тоглогч дээр ирэн хөвөлттэй давуулалтаа зааж өгөхийг гуйхад Интер хай удахгүй болох гэж байхад тэр хүртэл арай л бүтэхгүй байхаа гэв. Энэ удаад угаасаа 12 дугаар ангийнхан байхад 10 дугаар ангийнхан гарна гэдэг боломжгүй. Гэхдээ цаашдаа ганцаараа хоцормооргүй байна гэж гуйна. Өдөр хоногч өнгөрсөөр тоглолтын өмнөх өдөр ирнэ. Багш харуулах зүйл байна гэд менежертэй хамт нэгэн самбар дэлгэн харуулах ба түүн дээр нис гэсэн байв. Шимизу хичээгээрээ гэд ичиж улаагаад яваад өгнө. Дэд ангийнх нь тэр анх удаа ингэж байна гэд уйлан эхний тоглолттоо заавал ялна шүү гэд орилолцгоо. Тэмцээн болох газрын үүдэнд хоёр нөхөр A блокт ороогүй Ямада Карасуно биш үү? A блокт байна гэв. Нөгөөх нь одоо тэдний бүхсэн аваргууд үл нисэх хэрээнүүд гэдэг болсон байна лээ гэхэд манай хэд ардан зогсож байв. Готогш ороход тэр чин Карасуногийн Азума Навэн хойд ахлах сургуулийн нөхдүүдийг удирдан зодон зохион хийдэг. Гудамжинд янз бүрийн юм зардаг. 5 жил улирсан гэв. Бас Нишинояг дунд сургуультай шилдэг либерогийн шагнал авч байсан. Харин Кагаяма Китагава Дайчигийн талбай хаан байна. Яагаад Карасунод байгаа юм бол гэж гайхна. Харин тэр жижигхэн нөхөр бас амар үг гэхэд тэрийг бол мэдэхгүй гэж ярьцгаана. Дайчи дээр дунд сургуулийнх нь ангийн хүүхэд ирж тэд ярилцсан. Сул баг, хүчтэй баг, өмнө нь хүчтэй байсан энэ тэр хамаагүй торны наан цаана орсных шалтай нарчин шүү гэв. Охтын багийнхан өглөөний бэлтгэлдээ өшөө их ирдэг байж гэж ярилцгаана. Багийн ахлагч нь одоо бидний хийж чадах зүйл бие халаалтаа сайн хийгээд тоглолт дуустал бүх чадлаараа тоглох. Тэгээд ялцгаая. Карасуно урах шааг нь Хинатач дахиад сандарчихсан чичрээ сууж байв. Адилхан аймхай байж Асахи ерөөсөө сандрахгүй юмаа гэхэд сандарлаа арилгах арга байдаг юм. Өмнө нь мэдэрч байсан хамгийн амар зүйлээ эргэж санах. Тэрний хажууд одоо болох зүйл амар биш санагдаад зүгээр болдгоо гэв. Хинатач амар зүйл гэж бодож байгаад Кагаямаг дагцдаад уурлаж байсан үеийг нь санаад одоо зүгээрээ гэд инээн. Багш нь та нарыг хөргөж байгаа юм биш шүү. Та нар хүчтэй үл нисэх хэрээний дахин нисэх төрхийг энэ зааланд байгаа хүмүүст харуулцгаа гэж дэмжинэ. Тоглолт эхэлж хүн болгонд Хината голын хаагч юм байхдаа тэр жижигхэн гарааных юм уу сэлгэнд нь өндөр хүмүүс байхад гэж гайхацгаана. Эхний товтлогоо хэнийг ашиглах вэ? Эсрэг багаа сандрагаж урсгалыг авчрах хүн гэж бодсоор Танакад холбон оноо авна. Харин хоёр дахь оноог Асахи хүчтэй товтлогоогоо авна. Үзэгчд аргагүй л том хүн 5 жил үлэрсэн гэсэн насаа дарчихсан юм шүү гэцхэн. Манай хоёрч хурдан товтлогоогоо хийж дараагийн оноог авахд бүх хүмүүс л Хинатаг гайхан харцгаана. Эхний үед 12-25-аар манайх ялна. Эсрэг багийнх нь ч ярьж байснаас шал өөр байна. Юм бүхсэн аваргууд огт өөр төвшин байна гэцхэн. Тоглолт үргэлжилж Токанами ахлах сургуулийнхан хараахан дуусчихаагүй байна гэсээр энэ зааланд хэний ч анхаарал төртөөгүй бидний тэдл жинхэнэ өрсөлдөгч гэж харж байна гэж бодно. Ийхүү тоглолт Карасуногийн ялалтаар өндөрлөнө. Хината ялцчихлаа дахиад тоглож чадах нь дахиад талбай дээр зогсно гэд их л баярлана. Багш нь ялалтаар үлссэн бяцхан мангас анх удаа ялалтын амтыг мэдэрч байна даа гэв. Харин нөгөө талд Карасуногийн охтын баг ялагдсан байв. Дайчигийн найз нь түүн дээр ирээд бидний өмнөөс бүгдд нь ялаарай гэд нүдэндээ нулимстай зэхэн. Карасуногийн 10 дугаар амар байсан шүү гэхийг сонсоод баярлчихсан зогсож байна. Кагаямаг хараад яасан баярлаж болохгүй юу гэхэд чи анхаарлын төвд байгаа сайн хэрэг эсрэг баг чамайг анхаарах тусам чи жинхэнэ чадвараа гаргаж чаднаа гэв. Тасгалжуулагч ирээд яг зөв юу ч гэсэн тэр жижигхэн 10 дугаар
амар юм байна гэх уур амьсгалыг бүрдүүлнэ. Хината гэрэлтэх тусам эсрэг багийнхан сохрох болно. Цугавара манай хоёр дээр ирээд 3 сарын өмнө Датакогийн төмөр хананд бүрэн ялагдсан. Хинатагийн урдах замыг нээсэн шиг Асахигийн замыг ч нээж өгөөч гэж гуйна. Дараагийн тоглолтын цаг ойртож манай хэд ч халаалтаа хийж эхэлнэ. Тэдэнд ялагдсан уур амьсгалаас яаж игээд гарах хэрэгтэй гэж бодтол Ноёгийн хүлээн авалт бүгдийг нь гайхшруулна. Ноё-сан янзын авлаа гялалзаж байна шүү. Нэрнээсээ бус даарл гээд инээ. Санаа зовох зүйл байхгүй. Та нар урдаал анхаар арыг чинь би хамгаалах болно гэж хэлэхэд бүгд л дог юм аа гэж харна. Карасуногийн хурдан товтлогоо үсрэлт нь гайхалтайч байдаг л энгийн хурдан товтлогоо. Тэдний ээс шиг намдар өөрсдийн төмөр ханыг дахин харуулгын. Харин нөгөө талд эхний давуултыг сайн аван шүү. Төмөр ханыг нь бут нэргээд өггэн. Эсрэг багийн хаалт хоцрохно гэж бодтол энэ дагдаг хаалт нь уу гэхэд тийм ээ ихэнх сургуулиуд хамгаалсны дараа буюу зогсоодог хаалт хийдэг бол Датако дагдаг хаалт буюу холболт хаана очихыг харсны дараа үсэрдэг. Тийм болохоор өгөөшөнд амархан орохгүй байх гэв. Датакод хаалгуулан хэдэн оноо алдагч манай хоёр зөрүүлэн хурдан товтлохоохийн оноо авна. Хоёр багч ээлжлэн оноо авсаар Хината урд игнэнд дахин гарч ирнэ. Давуулт тор зохин орж ирэхэд Ноё босгоно. Тэндээс хурдан товтлогоо хийн гэж байхгүй гэх үед Хинатад холбон оноо авна. Эсрэг багийнхан ч аз биш байсан гэж үү гэж гайхацгаана. Эсрэг багч завсарлага авч тэдний хурдан товтлогоог дагдаг хаалтаар гүйцэнэ гэж байхгүй. Тэглээгээд орхичихж болохгүй. 10 дугаарыг сайн анхаар гэж тоглолтоо орцгоно. Манай хэдийн хүсснээр бүх хүний анхаарал Хината дээр байв. Датако Хинатагийн товтлогоог хааж дараагийнхыг нь авцгаана гэж орилно. Карасуно дахин давтулж 3 бол урагшгүй Хинатач нааша гэж орилон товтлох гээд үсрэхэд Датакогоос 10 дугаар гээд хаах гэтэл араас нь Асахи үсрэн гарч ирнэ. Эйсийн замыг нээж үгээд Асахи руу холбоно. Асахич тийм ээ энэ байна гэж баярлан зохино. Онооны харьцаа 24-19. Октийн багийнхан Датакогийн эсрэг манайх төрүүлж сүүлийн оноонд хүрлээ гэж гайхна. Сүүлийн оноог Асахи авснаар эхний үед манайх хожил ав. 2 дугаар үедээ байрлалаа 2 эргэлтээр өөрчилж Хинатаг эсрэг багийн 7 дугаараас зөрүүлэхээр болно. Асахич ганц Хинатад найдаад байж болохгүй. Тэр байж ижил бид амьд үлдэнэ. Эйсийн ажлаа сайн гүйцэтгэнэ гэхэд Асахич дог юм аа гэж баярлана. Чамд л хэцүү байхандаа Цукишима 7 дугаартай олон таарахаар болчихлоо гэхэд үгүй дээ хинч намайг 7 дугаартай үзэлцээд ялна гэж найдахгүй. Олны анхаарлыг татах нь Хинатагийн үүрэг. Харин Хинатаг арын бүсэд байхад нь чадхаараа тисэх нь миний үүрэг. Тоглолт үргэлжилж оноо 4-4 болоход Хината урд орж ирнэ. Хинатач хурдан товтлогоо хийж Хинатаг өгөөш болгон Танака Асахич оноо авсаар онооны харьцаа 10-12 болоход Датако завсарлага хоёр баг ээлжлэн оноо авсаар Хинатач хурдан товтлогоо хийж 7 дугаар хаасан ч торонд орж оноо аван Карасуно сүүлийн оноонд хүрнэ. Хинатач сая хаалгуулчихлаа гэж бодлоо. Гэхдээ одоо урд Асахисан байгаа. Эйс байгаа болохоор зүгээр гэв. Асахич холболтууд нь зохиход хаалтанд орж бөмбөг хоош явахад Ноё бөмбөгийг босгон Асахич дахиад нэг гэж орлоно. Холболтч тортой ойрхон ирж хоёр талаас бөмбөгийг түлхэн бөмбөг манай тал руу унах үед Ноё амжих вэ гэж бодон хөлөө сунган бөмбөгийг босгоно. Кагаяма ахин Асахи руу холбоход энэ нь хамгийн зөв сонголт гэв. Бүгд л Асахи урагшаа цөм зөх гэж орилж байв. Асахигийн өмнө төмөр хан нэгдэх шиг санагдаж бөмбөгийг зохиход хаалтанд хүрч бөмбөг торон дээгүүр өнгөрч байгаад Датакогийн талд унан Карасуно ялал байгуулна. Сүүлийн холболтыг яагаад хамгийн зөв сонголт гэж хэлсэн юм гэж асуухад бөмбөг авалт алдагдаад хүссэн товтлогоогоо хийж чадахгүй үед сүүлийн бөмбөг ихэвчлэн зүүнд ирдэг. Товтлогооны сүүлийн мөчөд өөрийн гараар тэр ханнаас оноо авсан гэх мэдрэмжийг аваасаа гэж хүссэн юм. Эсрэг багийнхан дохоог анзаарсангүй гэхэд нэлээд ашиглаж болох бололтой гэв. Цукушимач махан толгойноор байж яаж тийм санаа олдог байна гэж шоолно. Бид хоёр бишээ Сугавара сан олсон юм аа гин. Манай хэд Сэжогийн тоглолтыг үзэн сууцгаана. Давуулт нь хүчтэй. Дээр нь бөмбөг удирдлага нь аимшигтай юм аа гин. Хөөе Хината телевиз байна гэхэд би ч гэсэн телевизээр гармаар байна гэтэл хөөе тэр баг сургуулийн хүүхдүүд жаахан чимээгүй бай гэв. Манай хэд сургууль дээрээ буцаж ирээд уулзалт хийхээр болно. Датакотой тоглоход хурдан товтлохоо тэдний хувьд анхных байсан нь тэдэнд нөлөөлж чадсан. Гэхдээ Сэжотой өмнө тоглосон болохоор мэдээлэлтэй байгаа. Ямар тач Ойкавагийн давуултаас амьд үлдэх хэрэгтэй. Та нар Сэжог хараад чанга юмаа гэж бодсон байх. Яг тэрнтэй адил Датаког үзэгчдийн суудлаас үдсэн бол хаалтыг нь хараад айх байсан байх. Гэхдээ тулалтад бид ялсан. Маргааш бас чаднаа гэж багийнхнаа дэмжин. Маргааш болж Карасуно Абужасагийн тоглолт эхлэх цаг болно. Тоглолт эхэлж Цукушима давуултын Ойкаваг хиндэн дамжуулах бол гэж бодтол өөрөө товтлохын манай хэдэж бүгд гайхан харцгаа. Дараагийн удаа дахиад хийх болохоор сайн хараарай гэв. Манай хоёрч зүрүүлээд хурдан товтлохоо хийсэн ч яг хүн дээр нь таараад бөмбөгийг босгочихно. Дахин Ойкава дээр бөмбөг ирж довтлох гэж үсрэхэд нь манай хэдж хаах гэж үсрэнэ. Гэтэл холболт өгч оноо. Манайхч довтлохоо хийх гэж Хината Танака хоёр урагшгүй арын игнээс Асахи урагшлахад арын довтлохоо байна гэж бодтол Кагаяма зүрүүлээд хаяна. Ойкавач гинэт завсарлага авахар болно. Тэдний довтлохооны дохоог анзаарсан байв. Галзуу хурдан довтлохоо хийхдээ
аваа дээр харин энгийн хурдан довтлогоон дээр наашаа өг гэсэн үгнүүдийг ашиглаж байгаа талаар багийнхандаа тайлбарлана. Танака оноо аваад орилж байгааг хараад төвөгтэй юм гэж бодно. Ойкавагийн давуулах ээлж болон Танакаг онлон оноо ав. Дараалаад алдвал нилээн дарамт болно. Эхлээд орилоо халдсныг нь чимээгүй болгоод дараа нь Эсийг нь дарж авна гэж бодтол Карасуно завсарлага ав. Танакад холбогчд өгөхгүй байсан ч зүгээр босгож л байвал болно. Харин Кагаямад хаялт хийх гэж байгаа бол ашиглах мөчөө анхааралтай сон. Ойкаватай биш Або Жосетэй тоглож байгаагаа сан. Мөн ганц чи биш Карасуно тоглож байгаа шүү гэв. Ойкавач үргэлжлүүлэн давуулт хийж Танака 2 оноо алдна. Хината Танакаг сэтгэлээр унаж байгаа бах. Юу гэж хэлэх талаар бодож байтал нүрээ хаалгадан бусдаасаа уучлалтгүй дараагийнхыг нь гүйцэнэ гэхэд дасгалжуулагч одоо ийм байгаа чинь л хангалттай гэд инээ. Ойкава дахин давуулт хийж бөмбөг Танака дээр эргэлттэй ирэн цээжин дээр нь зохив. Унах нь гэтэл Хината босгож Кагаяма бөмбөгийг буцаа дахин бөмбөг ирж Танака холболт дуудана. Окей, тэр бол багийн 2 дахь хүчтэй тоглогч. Хүнд нөхцөл тоглолтоо алддаггүй хүчтэй сэтгэл зүйтэй. Яа харахгүй энэ бол Эйсийн чанар гин. Танакач өөрөө оноо аван урсгалыг зогсон. Кагаямач хитрхи санаа зовж өөрөө болгох гэсээр түүний холболтууд яг л хуучин шиг илүү хурдтай болж байв. Ялагдана гэж байхгүй гэж бодсоор холболт өгтөл Цукушима авч чадалгүй өнгөрөхөд Асахи арай гэж давуулав. Гинэт шүгэл дуугарч сэлгээ дуудаж Сугавараа гарахаар болов. Кагаямаг юу ч гэсэн тайвшир. Тэгээд дээд ангийнхаа ахын тоглолтыг хажуунаас нь хараад аваа гин. Сугавараа талбайд гарч бүгдийг нэг зохиж аваад оноо авъя гэд инээ. Хинатач Кагаямараа хараад ууртаа царайлчхаад юу ч дуурахгүй юм ярихгүй бол юу бодож байгааг чинь мэдэхгүй штэ гэхэд энэ мууд хэлүүлтлээ сандарчихсан байсан юм байх та гэж бодно. Уур амьсгалж өөрчлөгдөж бүгд тайвширна. Сугавараач хүн бүрийг дэмжиж байв. Цукушима Хината хоёрч аль нь хаалтхийн оноо ав. Тоглолт үргэлжилсээр Ойкава дахин давуулт хийхээр болж 2 удаа дунд нь өгч оноо ав. Эсрэг баг сүүлийн оноонд хүрв. Хината Сугаварагийн хэлснээр баг зэрэг хүлээж байгаад үсрэн хааж чадсан ч бөмбөг явсаар гадна унан Сейжо эхний үед ялалт байгуулна. 2 дугаар үед тэр бүрэлдэхүүнээр орж Кагаяма дахиад л үлдэхээр болов. Кагаяма тэр хоёр эрсдэс шүү дээ. Бусдынх нь уур амьсгалыг дэмжүүлэхээр оруулсан ч ийм үр дүнтэй байна гэж сансангүй. Бусад тоглолтууд дээр ч ашиглаж болохоор юм байна гэж ярилцсан. Сугавараа-сан оноо авахдаа зөндөө их магтдаг гэхэд ингэж хүмүүстэй харилцаж тус бүрийнхэн сэтгэл хөдлөлийг ажигладаг байх. Чи Хинатад эвгүй байвал тэр дорн засдаг биз дээ. Харин бусд нь тиймэрхүү бөмбөгийг зогсгож чаддаг. Гэхдээ тэд 100% хүчээ гаргаж чадвал хаалттай тулсан ч тулалдаж чадна гэж бодохгүй байна уу гэв. Ойкава давуулах ээлж болж хамгаалтын байрлал зөвхөн Дайчи Нишиноя хоёр гарсан байв. Дайчиж давуултыг авч Танакад холбон оноо ав. Кагаямач дээд ангийнхаа хүүхдийн хэлснийг бодон зогсон. Дараалан оноо алдснаар Асахи дараагийнхыг надад өг. Заавал оноо авна гэв. Сугавараач түүнд холбон Асахи хаалтыг нам зохиж оноо ав. Харин энэ үед Кагаяма эргээд талбайд гарахаар болно. Дасгалжуулагч дараагийн удаа төвөө сайн ашиглавал зүгээр байхаа гэхэд Сугавара дараагийн удаа гэж хэлсэнд нь маш их баярлана. Кагаяmaч эргээд талбайд орж харин нөгөө хэд нь ийм царай гаргаад юу хийх гээд байна гэж айцхан. Кагаяма орж ирээд давуулт хийн эсрэг багийн либеро тоглогчоос оноо аван онооны харьцааг тэнцвэрлэн дараагийн давуултыг арай гэж аван манайд сул бөмбөг ирнэ. Кагаяма холболт хийх үед ямар дохио ашиглахыг нь хүлээж байтал шууд довтлогоо хийн оноо авахад юу ч хэлсэнгүй гэж гайхан зогсцгоон. Сугавараа-сан оноо авахаар зөндөө магтдаг гэснийг санан Хината сайн ажиллалаа гэхэд нөгөөх нь чи ямар захирал уу гин. Сейжо завсарлага аван Кагаяма Цукушима хоёрыг таардаггүй байх гэж ярилцсан. Гэтэл нөгөө талд Кагаяма Цукушимаг харан юу гэхээ мэдэхгүй дургүй хөрөм царайнаас өөр юм алгаа гэж бодно. Сугавараа ирээд Цукушима шиг хүнтэй шууд л яриад эхлэх хэрэгтэй гэж зөвлөнө. Манай хэд ч дараалан оноо алдаад оноо тэнцэхэд манай тал завсарлага авна. Харин Кагаяма Цукушима тэр ирээд саяны холболт ямар байв байна да гэхэд нөгөө хэд нь ч бүр гайхчихсан. Яагаад Танака-сан шиг яриад байгаа юм? Илүү юм хоцолгүй энийг цог гэж хэлүүлж байгаа юм шиг дургүй хүрч байна. Надад ч гэсэн өөрийн арга байгаа. Холболтоо тогтвортой болгоод өг. Багш юу гэсэн үг болохыг нь асуухад дасгалжуулагч Кагаяма түүнд холбохдоо цохих чиглэлийг нь хүртэл бэлдэж өгөөд байгаа байх. Мэдээж илүү оноо авах боломжтой гэж л өгч байгаа. Кагаяmaч өөрийнх нь хэлснээр холбоход Цукушима хууралт хийн оноо ав. Дараалан хууралт хийхэд нь эсрэг багийнхан дахиад хууралт хийх нь гэж бодон урагшаалтал цохин оноо авна. Кагаяма ээрч муран "Nice" гэхэд амнаас ч алт унлаа юу гэв. Дээд ангийнх нь түүнийг өөрчлөгдөж байна гэж бодон баярлана. Ойкава давуулт хийж ноён хүлэн авсан ч Сейжо сул бөмбөг очин Цукушима хамгийн өндөр магадлалтай нь голоос хурдан товтлогоо гэж бодтол Кагаяма түүнийг татан ийм үед Эвазумид өгнө гэж таамаглан түүнийг хааж 2 дугаар үед Карасуно ялалт байгуулна. Тэр бидний харилцааг бодон шийдвэр гаргасан. Тэр гэгээлэх залуу түнд юу заасан юм бол үнэхээр дургүй хүрч байна. Хурдан эхэлцгээе гэв. Сүүлийн үе үргэлжилсээр оноо 8-10 харьцаатай болно. Окей дасгалжуулагч тэний либер тоглогч өмнө нь холбогч байсан байх. Либер тоглогч довтлогооны шугамын урдаас холболт өгөөд довтлох юм бол алдаа болно. Сая либер тоглогч шугамын хойноос үсрээд агаар дээр холбосон нь довтлох боломжтой болголоо гэв. Сугавараач энэ удаад бараг ашиглаагүй болохоор нөгөөтгөө хий гэж захина.
Ойкава багийн тоглолт доктортой байгаа ч тийм жижигхэн чадваргүй хүүхэд орж ирэхэд санаа зовхоо болж чадахгүй байна. Халаалтын бүсэд тоглох хүслээ хоримтлуулсан бяцхан мангас гэж бодно. Манай хоёр ч галзуу хурдан тоглоогоо хийж зааланд байгаа бүх хүмүүсийг чимээгүй болгоно. Тоглолт жулам ширвсж оноо тэнцэв. Сейжо Хината галзуу хурдан тоглоогоо хийхин хэрээр тэр ирчээрээ чиглүүлж цохих хэцүү байх. Тиймээс хаахгүй байхаар шийднэ. Хинаташ тоглохоо хийхээр үсрэхэд хинч хаахаар очилгүй. Либер тоглогч нь бөмбөгийг босгон манай хэдийн сандарч байгааг ашиглан хаялт хийж оноо авна. Манай хэд ч хүндхэн байдалд орж завсарлага аван гай дасгалжуулагч урсгалыг эргүүлэх ямар нэгэн юм хэрэгтэй байна гэж бодон зогсон. Гинэт найз руугаа харан санаж сэлгээний давуулагч оруулах болов. Ямаагүй ч сандарчихсан зогсож байв. Шугам даван талбайд орж ирээд өөр ертөнд шигэл мэдрэгдэж байна гэж бодно. Нөгөө хитэн ч гой давуулаарай, тайван байгаарай гэж байгаа ч дотроо бол ийм үед гарч ирвэл хинч айн бисдээ. Ахлах сургуулийнх нь анхны тэмцээн, анхны давал зүрх нь хамаар нь гарах гэж байгаа бах таа гэж бодцгоо. Халаалтын хэсэгт байгаа хитэн ч түүнийг дэмжиж байв. Даанч давуулт нь тор давалгийн унсан ч багийнхных нь уур амьсгал өөрчлөгдөн. Бүгд л ялагдана гэж байхгүй гэж бодсоор оноог барьж чадалгүй Сейжо сүүлийн оноонд хүрв. Танака бөмбөгийг авч тор давхна гэхэд Ойкава бөмбөг рүү үсэртэл Кагаяма нэг гарын холболт өгөн Хината тоглохоо хийж оноо ав. Онооны харьцаа 24-24-оор тэнцэн эцсийн мөчөд барьж төрүүлж 2 оноо дараалан авсан нь ялахаар болно. Хинаташ тоглохоо хийхэд Сейжо хүлээн авч эргээд сул бөмбөг ирэхэд Хината дахин тоглосон ч авчихна. Нөгөө тал руу буцангүйж хаалт хийгээд дахиад нэг гисээргүй мэдсээр байж сул зохиолохгүй шүү гэд хаахаар үсэртэл Хината ядарснаас болж үсрээд зохиж чадалгүй бөмбөгөнд шүргсэн ч оноо болгож чадна. Сейжоч зөрүүлэн оноо аван 25-25 болно. Харин энэ үед Ойкавагийн давуулах ээлж болж таарна. Бөмбөг яг Нишиноёг чиглэн ирэхэд хажуу тийш болоход бөмбөг талбайн гадна унав. Зөрүүлэн Ивайзумын оноо авч дахин тэнцвүүлнэ. Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсээр онооны харьцаа 31-31 болов. Хоёр баг аль аль нь ядарсан харагдана. Кагаяма өмнө нь Күнүми гих тоглогчтой 3 жил хамт тоглож байсан ч анх удаа тоглож байхдаа инээж байхыг нь харлаа. Ойкаваг харан яаж ийм хүнтэй өрсөлдөх юм гэж хэсэг айдас давтан зогсдол багийнх нь ч түүнийг дэмжин жоохон ч гэсэн тайвшир. Хаан агуу ханаас айчих шиг боллоо гэхэд Цугавара зүгээр дээ Кагаяма одоо ганцаард нь хаан байхаа болсон гэв. Энэ байрлал, энэ таарамж, энэ өнцөг яг таарсан гэд холболт өгч Хината зохиход хаалтанд орно. Ойкава асар их хурдаа сайжих чамд би ялагдаж магадгүй ч гэхдээ тэр нь өнөөдөр лав биш гэж бодтол бөмбөгч газарт унаж Абожосой 33-31-ээр ялалт байгуулна. Сүүлийнхийг нь яаж галзуу хурдан товтлохоо болохыг нь мэдсэн талаар асуухад Кагаяма тэр багт орсноор л хүмүүст итгэж тэдэнд тааруулан өөрчлөгдсөн. Тиймээс хэцүү нөхцөл байдалд олдсон боломжоо ашиглах ганц сонголт нь байсан тэр гэв. Гадаа гарч ирээд Кагаяма Хинатагаас уучлалтгүй байхад нөгөөх нь надад өгсөн чинь буруу байсан юм шиг ярьлаа гэд урлана. Гэтэл багш ирж уулзалт эхлэх гэж байна. Өнөөдөр та хоёр мундаг тоглосон шүү гэв. Гэхдээ ялагдчихлаа гэхэд тийм ээ ялагдсан ч гэсэн ашигтай тоглолт байгаагүй гэж юу? Ялагдал бол сул дорой шинж биш туршилт юм. Харин унсан ч ихтэй байгаад байвал тэр чинь л сул дорой шинж гэв. Окейч би даах болохоор явж юм идцгээе гин. Бүгд муухай царайлцгаачсан. Окей. Тоглолтын дараа булчин ачаалсан байдаг. Тэрийг хоол идэж нөхөх хэрэгтэй. Тэгжил булчин сууж хүчтэй болно гэснээр хооллож эхэлцгэн. Бүгд л нүдэндээ нулимстай чимээгүй л хоолоо идцгэн. Бүгд бишээ. Цукушимагаас буссан шүү. Манай хэд ч бүгд хичээл дээрээ хожигдсноо бодон гунигалсаар. Харин Дайчи хаврын тэмцээнд оролгүй. Эртхэн 10-11-р ангийнхандаа үлдээгээд болно гэтэл Сугавара чи үнэхээр тэгж хүсэж байгаа юм уу? Заавал өөрийгөө хаях хэрэгтэй гэж юу? Би бол ярьж байснараа үлдэн. Та хоёр байхгүй байсан ч хамаагүй гэв. Асахис Сандра би өчигдөр үлдэн гэж хэлсэн шүү дээ гэхэд Дайчи би ч гэсэн та нартай волейбол тогломоор байна гэж ярилцахыг нь Шимизу сонсож байв. Харин энэ үед багш өөр нэгэн багштай уулзж байх ба Сугавара Дайчи хоёр их сургуульд орох байж клубээ үргэлжлүүлнэ гэж байсан. Хоёулаа дүнгийн тал дээр сайнч тэрийг хадгалж чадах болов уу? Тиймээс 12 дугаар ангийнхантай ярилцаад өгөөч. Ирээдүгөө бодох хэрэгтэй гэдгийг ойлгуулмаар байна гэв. Багш тэдэнтэй ярилцаж өөрсдийн 5-10 жилийн дараа харамсахгүй байх шийдвэрээ гаргаарай гэж захин. Харин энэ үед манай хоёр зааланд бухимдснаасаа болж галзуурцгааж байв. Кагаяма би дахиж уучлалтгүй ухаар холболт өгөхгүй гэхэд Хината босч ирэн зүгээр сууж байх цаг алгаа гэв. Хэдийн өнөөдөр бэлтгэлгүй байсан ч зааланд бүгд цугларав. 12 дугаар ангийнхан ч ирж хаврын тэмцээнд орохоор босноо хэлнэ. Окейч өөрийн мэдлгүй энд ирчихлээ. Хин нэгэн ирсэн болов уу гэж бодно. Харин зааланд орж ирээд та нар чинь цоглог байгаа юм биш үү гэхэд бүгд түүн дээр ирэн дахин нэг удаа тусалж дэмжээрэй гэцгэн. Сейжо хүчтэй байж харин бид ялагдсан. Тэр бол бодит байдал. Өнөөдрийн пенальт төрүүлсэн баг бол Шираторизава. Дараагийн зорилгоо бүгд мэдэж байгаа байх. Хаврын тэмцээн 12 дугаар ангийнхны хувьд сүүлийн тэмцээн байх болно. Тийм болохоор багийн ахлагчийн сэтгэл сэргээсэн үгийг сонсъё гэхэд Дайчи босч ирээд өмнө нь Карасуно ганцхан удаа очиж байсан. Токиогийн улбар шар талбай. Дахин нэг удаа тэнд очицгоё гэхэд бүгд л баярлан орилолдно. Хината Кагаяма тандан бүгдээрээ дараагийн удаа заавал ялна шүү гэснээр анимны маань ихний улирал дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Тухайн дараагийн улирлаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баярлалаа.